Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Brave browser болон BAT-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. Танд анхаарлаа сайн хандуулаарай. Энэ нь сүүлийн бас хамгийн том мэдээллийн технологийн дэвшлүүдийн нэг юм шүү. Хамгийн энгийнээр хэлбэл Brave нь Google Chrome-тай адилхан веб браузер юм. Веб браузергүйгээр та интернетээс төсөөлөхөд хэцүү үстэй. Brave нь сүүлийн блокчейн технологиор суурилсан веб браузер юм. Өөрийн гэсэн токентэй бөгөөд үүнийг нь BAT токен гэж нэрлэдэг байна. Brave-ийг суулгаснаар хамгийн түрүүнд мэдэгдэх давуу тал нь бол хурд юм. Энэ нь Google Chrome-оос 3 дахин илүү хурдан ба гацалт бараг байдаггүй. Учир нь энэ таны интернетийн хурдыг удаашруулдаг бүх төрлийн реклам болон зар сурталчилгааг блок хийдгээрээ давуу талтай. Ингэснээрээ та цаг хугацаа хэмнэхээс гадна аюултай вирусээс өөрийн цахим төхөөрөмжөө хамгаалах боломжтой юм. Brave-ийг таснаар танд хідэн aid блок хийсэн хідэн минут хэмнэснийг хамгийн түрүүнд харуулдаг. Жишээ нь та миний браузер дээр харж байгаа. 23,000 гаруй advertisement буюу зар сурталчилгааг блок хийсэн байна. Үүний үр дүнд та 21 минут хэмнэсэн. Баруун дээд болон та харж байгаа. Энд дээр дарах юм бол cryptocurrency wallet буюу таны одоогийн байгаа BAT токен цуглуулсан төрөвчин гарч ирэх болно. Та Brave browser-ыг суулгаж тогтвортой ашигласныхаа төлөө танд 30 BAT токен өгдөг байгаа. Өнөөдрийн ханшаар 1 BAT токен 0.35 $, ханштай байгаа бөгөөд тэгэхээр та сард ойролцоогоор бараг $10 өгч байгаа. Харин та сар бүрийн урамшууллаа авахын тулд идэвхтэй Brave browser-ыг ашиглах шаардлагатай. Зүгээр суулгаад орчих юм бол танд ямар ч BAT токен өгөхгүй гэсэн. Сүүлийн үеийн судалгаагаар харж байгаагаар BAT токены ханш нь ирээдүйд 10 дахин өсөх боломжтой гэж харж байгаа. Сүүлийн 3 сард 1-р сард 1 BAT токен 0.12 Америк ам доллар байсан бол одоо 0.36 Америк доллар болж 3 дахин өссөн байгаа. Та BAT-ийг сар зүгээр эрсдэлгүй веб браузер суулгаж ашигласныхаа төлөө цуглуулах боломжтой гэсэн үг шүү дээ. Brave browser нь Google Chrome-оос ялгарх хамгийн давуу тал нь Google танд реклам үзүүлснийхаа төлөө реклам цацаж буй аж ахуй нэгжээс мөнгө авдаг. Үр дүнд нь та интернетээр аялж байхдаа хүссэн хүсээгүй ч реклам үздэг. Таны цагийг реклам үзснийхаа төлөө таны урамшуулахгүй, харин эсвэргээр таны интернетийг удаашруулдаг. Хэрвээ та бүр датагаар орж байгаа бол таны датаг илүү өртөг. Дэлхийн дундад судалгаагаар сард $23 тэнцэх датаг зүгээр реклам үзснээс болж танаас авдаг. Тэгэхээр та Brave-ийг ашигласнаар цаг болон тэр мөнгөө хэмнэх боломжтой. Brave browser-ыг ашиглаж буй тохиолдолд та Brave browser дээр ашиглаж реклам үзсэн тохиолдолд таны реклам үзсний төлөө BAT токеноор бас урамшуулдаг байгаа. Мөн түншлэн та Brave browser-ыг ашигласнаар өөрийн хувийн мэдээлэлээ хамгаалж байгаа. Google Chrome ашиглаж буй тохиолдолд Google Chrome-оор дамжуулан Google таны юу хийдэг, хэнтэй харилцаж, ямар сайтаар төлхөө орж байгааг дэлгэсний ард ямар хүн, ямар утасны дугаартай мэдэж байдаг байна. Уг мэдээллийг ерөнхийдөө реклам цэцэж мөнгө олох эсвэл бүр ямар нэгэн 3 дахь этгээдүүд таны эдгээр мэдээллүүдийг зардаг гэсэн хандлага дэлхийн нийтээр байдаг байна. Харин Brave нь таны талаарх ямар нэгэн мэдээллийг огт хадгалдаг. Ийм учраас Brave-ийг ашиглах хандлага олон нэмэгдэж байгаа. Эцэст нь хэлэхэд хэрвээ та бидний үнэгүй англи хэлний сургалтыг дэмжиж байгаа бол доор description байгаа линкээр Brave browser-ыг татаж суулгаарай. Анхаарал тавьсан явдал баярлалаа.